Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань ээлжид 6 дахь сэдв эхэлж байна. За бид энэ 6 дахь сэдвээрээ цалин хөлс ба шагнал урамшууллын талаар авч үзнэ. За сэдвийн агуулга маань цалингийн тухай ойлголт, цалингийн бүрдүүлэлт болон шагнал урамшуул болон түүний төрөл хэлбэрийн талаар авч үзье. За цалингийн тухай ойлголт. Цалин нь ямар ч байгууллагын удирдлага, ажилчдын анхаарлын төвд байдаг. За учир нь удирдлага байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг өндөр байлгах үүднээс цалингийн тогтолцоог оновчтой бүрдүүлэхийг ямагт эрмэлзэж байдаг. Гэтэл байгууллагад гүйцэтгэх ажилтнууд илүү чухал үүрэгтэй байдаг бөгөөд тэд өөрсдөд нь шударгаар хандаж тэдний гүйцэтгэсэн хөдөлмөрийн үр дүн тохирсон хүсэлж байхыг хүсэж шаарддаг байна. Ажилтнууд өөрсдийнхөө ажил мэргэжлийн үн цэнийг найз нөхөд болон өөр байгууллагын ижил ажил мэргэжлийн хүмүүстэй олгож буй цалинтай харьцуулах замаар олж мэддэг. За иймд аль алинийхэн сонирхлыг илэрхийлж чадах цалингийн системийг оновчтой бүрдүүлэх явдал нь нэн чухал болтгоо. Оновчтой систем бүрдүүлэхэд цалингийн бүтцийг зөв тодорхойлсон нэн ач холбогдолтой байдаг. За цалингийн бүтцийг үндэслэл сайтай тогтоохын тулд ажлын шинжилгээ ба үнэлгээ хийж ажил албан тушаалын зэрэглэл ангиллыг бий болгох нь зүйтэй байдаг. За ажил албан тушаалын үнэлгээ. За энэ нь үйлдвэр албан газар байгууллагын доторх бусад ажил албан тушаалтай харьцуулан цалин хөлсийг ялгууртай тогтоохын тулд тухайн албан тушаалын ямар үнцэнтэйг нь тодорхойлох ийм үйл явц байгаа. Гэхдээ ажлын агуулгын үндсэн гол шалгуур болгон албан тушаалын үнэлгээний бүтцийг тодорхойлох замаар ажил үүргийг үнэлдэг байна. Тэгээ өөрөөр хэлбэл энд хувь хүний ажлын гүйцэтгэлийг үнэлдэггүй. Харин цалингийн бүтцийг тодорхойлохын тулд ажлын агуулга ач холбогдлыг гол шалгуур болгодог. За аль нэг ажил албан тушаалын үнэлгээ үн цэнийг тухайн үйлдвэр албан газар байгууллагаас салангат авч үзэх боломжгүй бөгөөд энэ нь нэг ажлыг нөгөөтэй харьцуулах буюу нэг стандартыг нөгөөтэй жиших замаар янз бүрийн ажлыг ангилан зэрэглэх харьцангуй үйл явц байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл тухайн ажилтныг биш ажлын байрыг нь ихэж үнэлээд түүнд тохирох цалин хөлсийг оруулж өгдөг байна. За ажил албан тушаалын үнэлгээг хоёр янзаар хийдэг. За нэгдүгээрт нь бүхэлд нь үнэлдэг, эсвэл гол хүчин зүйлүүдийг нь үнэлдэг байх нэ. За бүхэлд нь хэрхэн үнэлэх вэ? За үнэлэх гэж байгаа албан тушаалыг өмнө хийсэн үнэлгээтэй харьцуулж үнэлнэ. За энд ажлын тодорхой хэсгүүдийг эсвэл таан үнэлгээний талаас нь үнэлж тодорхойлдоггүй. Тиймээс энэ аргыг ажлын чанарын үнэлгээний арга гэж нэрлэх явдлуудаа олонтой байдаг. За албан тушаалыг бүхэлд нь үнэлэх нэлээд түгээмэл энгийн бас нэг арга байдаг нь зэрэглэл тогтоох арга байдаг. За энэ аргын үед ажил албан тушаалуудыг хамгийн үн цэнтэй ач холбогдолтойгоос нь хамгийн бага үн цэнтэй ач холбогдолтойг хүртэл зэрэглэдэг. Тэгээ үнэлэх албан тушаалын тоо олон байх юм бол зарим үед энгийн зэрэглэлийн нэг хувилбар болох хосоор харьцуулах зэрэглэлийн аргыг хэрэглэдэг. За хосоор харьцуулах зэрэглэлийн аргын үед үнэлэх албан тушаалуудыг зэрэгтэй бицээ болон босоо барилгаж агсан ажил албан тушаал бүрийн нөгөөтэй жишин харуулдаг. Хэрэг цөөн байх юм бол зүгээр эхнээс нь зэрэглэл тогтоох аргаар нь үнэлэх боломжтой байдаг. За тэгвэл гол хүчин зүйлүүдийг хэрхэн үнэлэх гэхээр үйлдвэр албан газар байгууллагын удирдлага нь ажил албан тушаалын зэрэглэл тогтоохтой эхлээд ерөнхийд нь тухайн байгууллагын хувьд хичнээн төвшин зэрэглэл байхыг урьдчилан тогтоох зүйтэй. За үүний үндсэн дээр ажил үүргийн шатлсан зэрэглэлийг бий болгодог. За зэрэглэл бүрийн тодорхойлолт нь уг зэрэглэлд хамаарах албан тушаалын мөн чанар, тухайн зэрэглэж хаардагдах мэргэжлийн ур чадварыг харуулна. За бид төрийн үйлчилгээ, төрийн тусгай, төрийн захиргаа гэх мэтээр цалингийн төв 1-1-ээс 12 гэх мэтээр тухайн албан тушаалыг зэрэглэсэн байдгийг бүгдээрээ мэднэ. Үүнтэй ижил маягаар зэрэглэхийг хэлж байгаа. За үндсэн хүчин зүйлүүдийг үнэлэх аргын үед ажил албан тушаалын үнц нь тухайн байгууллагын бизнесийн зорилтод хэр зэрэг ойртож нийцж байгааг тогтоодог. Үнэлгээний эцэст байгууллагын бүх албан тушаал үнц нь ач холбогдлын дагуу нэмэгдэж жагсаалтад байрлаж байх. За үүнийг үндэслэн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний сүлжээнд байрлуулах юм боломжтой болтгоо. За энэхүү ажлын үнэлгээг нэг удаа хийх биш байнга эндээ апдейт хийж сайжруулж явах юм байх нь их чухал байдаг. За цалингийн системийг хэрхэн бүрдүүлэх вэ? За цалин хөлс гэдгийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын цалин хөлсийг хамгаалах тухай 95 дугаар конвенцэд ингэж тайлбарласан байна. За цалин хөлс гэж
ажилтныг ажилд авсан тухай амаар болон бичгээр байгуулсан гэрээний дагуу түүний хийж гүйцэтгсэн эсвэл хийж гүйцэтгүүл зохих ажил үйлчлэгийн төлөө ажил олгогчоос үндэсний хууль тогтоомж болон гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр тогтоом олгож байгаа аливаа мөнгөн урамшуул буюу ажлын хөлсийг нь хэлнэ гэж байна. За цалин хөлсийг үндсэн цалин нэмэгдэл шагнал гэж дөрвөн ангилан авч үздэг байгаа. За үндсэн цалин гэдэгт тухайн ажилтны албан тушаал, хариуцлагын түвшин, ур чадвар, туршлагаас нь хамаарат ажил олагч болон ажилтан хоёрын хоорондын тохиролцоогоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний хэмжээг хэлдэг. Тэгээ үндсэн буюу цойр цалин хөлс нь хувь хүний өрнөлөнчийн өртгийг гэхээс илүү тухайн ажлын үндснийг тусгаж байдаг. За түрүү бид ажлын шинжилгээгээр гаргаж ирсэн тухайн суур цалин хэлдэг. За үндсэн цалингийн түвшинд цалингийн доод хэмжээ болон цалин хөлсний харьцангуй үнэлгээг нөлөөлж болно. Харин хувьсах цалин нь хувь хүний ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, ур чадвар, туршлагаас хамааран өөрчлөгдөх боломжтой. Ийм хувьсах цалингийн хэмжээ хүмүүрт харилцан айдгүй байдаг байна. За хувьсах цалин буюу нэмэгдэл хөлс маань сар уйлрал жилийн ажлын үр дүнгийн нэмэгдэл гэж байна. За мэргэжил болон албан тушаал хавсан эсвэл хослон ажилласны. За энэ нь тухайн байгууллагад өөр ажил албан тушаалыг зэрэг хийсэн эсвэл өөрийнхөө мэргэжлэр өөр байгууллагад хослон ажилласан зэргийг харуулж байна. За албан тушаалын тодорхойлолтод зайгаагүй янз бүрийн ажил үрийг гүйцэтгхийн төлөө нэмж олгож байгаа нэмэгдэл хөлс байж болно. За шөнийн болон илүү цагаар ажилласан гэх зэрэг байна. За шөнийн цаг гэдэг маань орон нутгийн цагаар өглөөний 6-аас шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэлийг шөнийн цаг гэж тооцдог. За энэ хугацаанд хууль засвартнаар болоод 1.5 дахин залуусыг нэмж олгодог. Гэх мэтийн нэмэгдэл хөлс байна. Нэмэгдэл хөлсийг ажилтны үндсэн цалингаас хуулийн заасан тодорхой хуваарьнд тооцож олгодог байгаа. За тэгвэл нэмэгдэлд мэргэжлийн зэргийн болон хөдөлмөрийн нөхцөл. За энд хэвийн бус, за хүнд, хортой гэх мэтийн хөдөлмөрийн нөхцөлийн за мөн мэргэжлийн тэргүүлэх, ахлах гэх мэт зэргүүд байна. За амжиргааны тэтгэмжийн зардал ордог, гэр бүлд үзүүлэх янз бүрийн тэтгэмжүүд байдаг. За мөн орон байрны гэх мэт тээврийн зардал болон хоол хүнсний бусад тэтгэмжүүд багтдаг. Энэ болгоныг нэмэгдэл хөлс гэж нэмэгдэл цалин гэж хэлдэг байна. За тэгвэл дөрөвдүгээрт нь шагнал урамшуул гэж хэлсэн. За шагнал урамшуул болон түүний хэлбэр төрлүүдийн талаар авч үзье. Хүний нийгмийн түүхэн дэх хүмүүсийг бүлгээр хөдөлмөрт өдөөн түлхэх олон янзын арга хэрэгсэл өмнө нь ашиглаж ирсэн мэдээж. За тэгвэл түүхэн холбоогоос харахад албаглалын аргыг түгээмэл хэрэглэж ирсэн ба хүнийг дан ганц албаддаг айцаар ажилтлуулж болдгоо байна гэдгийг нэлээд дээр үед мэдэрч өөр арга хэрэгслийг илэрхийлж ирсэн. За эндээс урамшуул гэсэн ойлголт гарч ирсэн ба урамшуул нь удирдлагын зүгээс хүмүүст нөлөөлж байгаа тодорхой нөлөөлөл болж ирсэн. За харин урам гэдэг бол удирдлагын тэрхүү нөлөөллийг хүмүүс хэрхэн хүлээн авсан байдлаар урамшууллын нөлөөллийн хүрсэн үр дүнгээр тооцож тодорхойлдог байна. За шагнал урамшуул гэж ажилтан албан хаагчийн ажлын үр дүн эсвэл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр хүчин чармаалтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөж урамшууллыг хэлдэг. За үүнд урамшуулал онцгой өөрөг даалгавар гүйцэтгсэний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал, за хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрхийн актаар тогтоом олгож байгаа мөнгөн урамшууллууд ордог байна. За урамшууллын төрөл, хэлбэр, хэмжээ, өөрчлөлт зэрэг нь ямар ч байгууллагын удирдлага ажилтнуудын анхаарлын төв байдаг. Учир нь удирдлага байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг өндөр байлгах үүднээс урамшууллын тогтолцоог оновчтой бүрдүүлэхийг ямагт эрмэлзэж байдаг. За урамшууллын захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга болохынхоо хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Урамшууллын бодит үндэслэл нь эрх бүхий субъектээс эерэг үнэлж байгаа үйлдэл гавьяа зүтгэлийг хэлдэг. За шагнал урамшуул болон ажлын хөлс нь ихэнх тохиолдолд удирдлагын хамгийн чухал судалгааны нэг болж байдаг нь амжиггүй. За ажлын тодорхой хувийг хийж гүйцэтгэсний дараа гэрээ хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний шагнал урамшууллыг авдаг байна. За шагнал урамшууллыг ажилтнуудад олгохдоо байгууллагын ашигтай ажиллагаа, бизнесийн өсөлт амжилтад ажилтнуудаас оруулсан хувь нэмэр, за бодит хувь нэмэр үүнийг үндэслээд ажлын гүйцэтгэлийг сайжруулах хөшөөрөг болгон ашигладаг байгаа. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөрийн урамшууллыг зөвхөн шилдэг тэргүүний хүмүүст биш, бүх ажилтнуудад сайн ажиллах эрмэлзэл төрүүлэх зорилгоор хэрэглэх нь зөв байдаг. За гэрээ хэлэлцээр нь хоёр талын ашиг сонирхлыг
бүрэн харгалзан үзсэн байх ёстой. За энэ тохиолдолд энэ нь зарим нэг тааламжгүй асуудлыг үүсгэдэг. Хэрвээ тэдний хооронд энэ харилцаа нь үл ойлголцох хэмжээнд байвал цалин хүнстэй холбоотой маргаан үүсдэг. За эсрэг тохиолдолд ажилттай хэрэгжих үндэс болж ирдэг. За шагнал урамшуул болон ажлын хөлс нь хүмүүсийн амьдралд чухал байр суурийг эзэлдэг амжиггүй. За цалин хөлс нь удирдагч хамтрагч хоёрын хоорондын харилцааны тодорхой илэрэл болдог. Үнэхээр сайн ажиллаж байгаа ажилтнуудаа өндөр цалин хөлстэй ажиллуулах нь удирдагчийн үүрэг байдаг. Байгууллагын шагнал урамшууллын тогтолцоо нь өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр болохоор төлөвлөгдсөн байх ёстой байдаг. За шагнал урамшууллын дараа хүнсэн үүрэгтэй байдаг. За үнэтэй хамтрагч өөрийн байгууллагад анхаарлыг хандуулах. За хамтрагчаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зохион байгуулах. Мөн тухайн хамтрагчийг дутагдж байгаа байгууллагыг судалж байгууллагыг хангаж хадгалах гэсэн юм үүрэгтэй байдаг. За нэмэлт зорилго нь дараах хэлбэртэй байж болно гэж үзэж байна. За хамтрагчийг тухайн байгууллагад ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй. За тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хандаас хамаарч хамтрагчийг мөн шагнаж урамшуулах хэрэгтэй. Чадвар дадлыг нь сайжруулж сургаж хөгжүүлж явах хэрэгтэй. Тухайн ажлыг гүйцэтгэхэд уян хатан байдлыг үзүүлэх. За мөн цаашдын ажлыг гүйцэтгэх хүмүүсийн тодорхой хэрэгцээг нь хангаж өгөх нь нэмэлт зорилго болж байна. За шагнал урамшууллын төрөлд материалыг болон материалыг бус гэсэн хоёр эмгэлэгддэг байгаа. За материалыг бус урамшуул бол хүнд сэтгэл санааны хувьд урам хайрлах, дэм өгөх, үйлчлэг бүхий удирдлагын нөлөөлөл байдаг. За энд гол төлөв сэтгэл зүйн асуудал хандагддаг. За материалыг урамшуул бол хүний хөдөлмөрийн амжилтыг үнэлэн мөнгө болон бусад материалыг эд зүйлс өгөх замаар хүний ажиллагааг идэвхжүүлэх удирдлагын нөлөөллийн арга хэрэгсэл байдаг. Материалыг урамшуулсан нэг талаас хүний гачигдж байгаа материалын хэрэгцээг хангах, нөгөө талаас материалыг эд зүйлсээрээ дамжуулан хүний санаа сэтгэлд нөлөөлж сэтгэл зүйн ханамж өгдөгөөрөө онцлог байдаг. За мөнгөн шагнал гэж юу гэхээр? За мөнгөн шагнал бол аль ч оронд хэрэглэгддэг материалыг урамшууллын голлон хэлбэр байсан ч байсаар байна. Мөнгөн шагнал бол материалын урамшууллын түгээмэл хэлбэр байдаг. Энэ утгаараа олон талын ач холбогдолтой. Нэг талаас хүнд мөнгөний хэрэгцээ байнга гарч байдаг. Нөгөө талаас удирдлага хүмүүсийн материалыг эд зүйлсээр тэр бүр хэрэгцээг нь онож шагнах боломжгүй байдаг. За мөнгөөр шагнасан тохиолдолд харин шагнагдсан хүн өөртөө хэрэгцээтэй зүйлээ авч материалыг хэрэгцээгээ хангах замаар сэтгэл зүйн ханамжийг авдаг. За өөрөөр хэлбэл мөнгөөр дамжуулан тухайн хүний мотивт нөлөөлөх бололцоо өргөн байдаг байна. За мөнгөн шагналтыг байнгын болон байнгын бус гэж мөн ангилдаг. Тэгээ байнгын шагналт гэдэг бол ажилтнанд цалин хөдөлмөрийн хос нэмэгдэл зэрэгээр хэлбэрээр олгож байгаа мөнгөн төлөөсийг хэлдэг. За тэгвэл байнгын бус гэдэг нь тодорхой ажил үргийг амжилттай гүйцэтгэснийхэн төлөө эсвэл аль нэг үйл явдал баярт мөчийг тохиолдуулан ажилтнаа мөнгөөр шагнахыг хэлдэг. Тэгээ хүмүүсийн орлогын түвшин баг амжиргааны түвшин доогуур нөхцөлд мөнгөн урамшууллыг шагналын урамшуулагч нөлөө их байдаг. Харин хүмүүсийн доод түвшний хэрэгцээ хангагдан хоолонд өмсөх зүг орон байртай байхын төлөө санаа зовхгүй болсон нөхцөлд сэтгэл санааны бусад урамшууллын нөлөө өсөх хандлагатай байдаг. За материалын урамшууллыг хэрэглэхэд түүний хэлбэрийг зөв сонгох асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Урамшуул нь агуулгын хувьд ёс суртахууны, материалын, статусын холимог хэлбэртэй байж болдог. За тухайлбал ёс суртахууны арга хэрэгсэлд талархал, хүндэтгэл, баярын бичиг ордог бол материалын урамшуулалт нь мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсүүд ордог байна. За статусын урамшууллын арга хэмжээ нь иргэн хүний эрх зүйн статусыг үлдсэн бүхий л амьдралынхаа нөхцөлд өөрчлөх боломжтой байдаг. Жишээлбэл тухайн ажилтнанд хөдөлмөрийн баатар цалтан, төрийн соёрхолт, гавьяат цалтан, за хотын хүндэт тэргэн, уралдаан тэмцээний бусад зэрэг дэвүүд зэрэг статусын урамшуулалт ордог байна. За мөн урамшууллын хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг хэрэглэх явдал олонтой байдаг. За үнийг холимог хэлбэрийн урамшуулал гэдэг. За энэнд гавьяат цол болгоглоо гэж бодоход салны тэмдгийг, үнэмлэхийг мөн дагалдах мөнгийг олгодог үнийг холимог хэлбэрийн урамшуулал гэдэг байна. За шагнал урамшууллын хэлбэрийг авч үзье. Хөдөлмөрийн урамшууллыг олох татамжаар нь байнгын болон нэг удаагийн гэж ангилдаг байгаа. За байнгын шагнал урамшуулалд ажилтнуудыг гүйцэтгэсэн ажлынх нь өөртөө тохирсон хөдөлмөрийн хөлсийг байгууллагаас сар бүр болгох цалин бусад нэмэлт төлбөр байдаг. За энэ хэлбэр нь урьдчилан байдлаар үндсэн цалингийн тодорхой хувиар сарын ихэнх эсвэл дунд үед, за эсвэл сарын эцэст гүйцэтгэсэн бодит ажлын биелэл болон
байгууллагаас сар бүр олгодог нэмэгдлийн хамт ажилтнуудад олгогддог. За урдчилгаа цалин гэвчлэн үндсэн цалингийн 40-50% тооцож олгодог. За тэгвэл нэг удаагийн шагнал урамшуул гэдэгт тусгай тогтоосон үзүүлэлтээр ажилтнуудад улирал, жил эсвэл ажиллах хугацаанд нэг удаа олгох юм шагнал урамшууллын төрлүүд багтдаг байна. За тухайлбал тодорхой хугацаанд байгууллагын үйл ажиллагаанд шинэ техник, тоног төхөөрөмж хийж нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмж, улмаар үйлдвэрлэлийн үр ашигт ихээхэн хувь нэмэр оруулсан. За өөрөөр хэлбэл бидний ярьж санснаар шинэ бүтээл оновчтой санал буюу шпос гэж нэрлэдэг. Үүнийг нэвтрүүлснийх нь үр дүнгийн шагнал болгож өгдөг. За мөн онцгой үүрэг даалгавар биелүүлсэн тохиолдолд гаюу цэцгэлийг нь өндрөөр үнэлж орон байр, цол хэрэгэн нэмэх, эсвэл тодорхой хэмжээний мөнгө шимгэлгээр шагнадаг байна. За мөн боловсролт уралдаан тэмцээний зарлаад хамт олон болон хувь хүмүүсийг нь шагнаж урамшуулдаг. За үйлдвэрлэл үйлчлэгээний жилийн үр дүнгээр ажилтан бүрийн оруулсан хувь нэмрээс нь хамаарат улиралд эсвэл жилд нэг удаа үр дүнгийн шагналыг олгох. За эцэст нь удаан жил үр бүтээлтэй ажлынхан төлөө байгууллага, салбар, төр засгийн өндөр шагналаар шагнах зэргийг нэг удаагийн шагнал урамшуул гэж үздэг байна. За байгууллагын шагнал урамшууллын системийг бүрдүүлэхэд зарим баримтлах ёстой зарчмууд байдаг. За байгууллагын шагнал урамшууллын системийг бий болгох нь нарийн төвөгтэй үйл явцалдаг. Үүнийг бий болгохын тулд дараах шаардлагууд тавигддаг байна. За үүнд бүрэн цогц байх ёстой. Бүрэн цогц гэдэг нь материалыг болон сэтгэл санааны, хувь хүний болон хамт олонны урамшууллын нэгдэл бөгөөд эдгээрийн ач холбогдол нь байгууллагын хүний нөөцийн удирдлагад хандах хандлага, туршлага, уламжлалаас ихээхэн шалтгаалдаг. За ялгууртай байх гэдэг нь эд ажилтнуудын болон янз бүрийн бүлгийн ажилтнуудын урамшуулалд хувь хүний хандлагаар илэрнэ. За бүрэн ханамжтай, хангамж тааруу ажилчдын сонирхол өөр байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл тухайн салбарт олон жил ажиллаж мэрэгсэн болон эсвэл шин залуу ажилтан хоёрт шагнах урамшуул нь ялгаатай гардаг захинаа. За мөн уян хатан шуурхай байх ёстой. За энэ нийгэм болон тухайн хамт олонны дунд гарч байгаа өөрчлөлт, шинжилттэй уялдам шагнал урамшууллын хэлбэр, хэмжээ, төрөл нь цаг үеэ даган өөрчлөгдөж байх ёстой байдаг. Хамгийн гол нь тухайн цаг үед нь оновчтой өөрчлөлт оруулахыг хичээхэн зүйтэй. Альва шийдвэр нь цаг үеэ олсон байх нь асар их ач холбогдолтой байдаг. За мөн хүрхүүц байх ёстой. Альва шагнал урамшуул нь бүх ажилтнуудад хүрч байх ёстойгоос гадна түүний нөхцөл ба шалгуурууд нь ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаар тодорхойлогдсон байвал зөвхөн. За мэдэгдэхүйц байх ёстой. Ажилтнанд авч байгаа шагнал урамшууллын хэмжээ, ач холбогдол бүхий байх нь цаашид өөр бүтээлтэй ажиллахад төлөвлөгөө зүйлдэг. Тухайн шагналыг аваагүй бусад ажилтнууд ч гэсэн авах юмсан гэсэн ийм хүсэл эрмэлзэлд хүрүүлэх үүс байх хэрэгтэй байдаг байна. За аажмаар дэждэх буюу шатараасан байх хэрэгтэй байдаг. Гэнэт өндөр шагналаар ажилтнуудыг шагнаж урамшуулах нь тэдний донд сөрөг үр дагаврыг бий болгодог. Тиймээс эхлээд өндөр шагналаар шагнагдсан хүмүүс цаашид байнга өндөр шагнал гордох. Бага хэмжээний зүйл урамшигдахгүй, эсвэл ач холбогдол өгөхгүй байх зэрэг нь сөрөг үр дагавруудыг авчрахын тохиолдолд гардаг. Иймээс шагнал урамшууллын босго буюу доод хэмжээг тогтоогоод түүнийгээ үр дүнд тохируулан аажмаар нэмэгдүүлж өгч байх нь илүү ач холбогдолтой байдаг. Шагнал урамшууллын түвшин өмнөхөөсөө нэмэгдэх нь уг ажилтнанд материаллык болон оюун санааны хувьд тааламжтай байх төдийгүй сэтгэл санааны байдал, ажиллах хүсэл эрмэлзлийг нь дээшлүүлдэг. Иймд ямар ч тохиолдолд шагнал урамшууллын хэмжээг бууруулж болдоггүй тул энэ зарчмыг хатуу баримтлах нь зүйтэй байдаг. Тэгвэл материаллык болон сэтгэл санааны урамшууллыг хэрхэн хослуулах вэ? Урамшууллын энэ хоёр хэлбэрийн аль нь хүчтэй нөлөөтэй боловч орон зай, цаг хугацаа, үйлчилж байгаа субъектээс хамааран харилцан адилгүй нөлөөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл улс орны хүчлийн түвшин, хувь хүний нас, хувийн боловсрол, материаллык баялагын түвшингээс нь хамаардаг. Иймээс эдгээр хүчин зүйлүүдийн нэгтгэн тооцож, ажилтан бүрт тохирох шагнал урамшуул олгож байхыг эрмэлзэх хэрэгтэй. Сэтгэл судлаачдын ажилласнаар залуу ажилтнууд материаллык урамшууллыг илүү үздэг нь улс орны эдийн засгийн хөгжилд хэвийн үед 50 насныхаа үед материаллык болон сэтгэл санааны урамшууллын төлөө тэнцвэрчж ирдэг байна. Энэ нь нас ахмаг болох тусмаа сэтгэл санааны урамшууллыг хэрэгцээ их болдог, өсдөг. Түүнийг хүмүүс ямагт төсөн хүлээж байдаг гэдгийг баталж байна. Ер нь байгууллагын цалин хөлс урамшууллын системийг бүрдүүлэхдээ хөдөлмөрийн урамшууллыг ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор гаргасан хүчин зүтгэл, хүрсэн амжилтыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн байх, эрхэлсэн ажилдаа онцгой эвлэг санаачлага, бусдаас илүү үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад олгох шагнал урамшууллын хэмжээ
хүн бүр авах юмсан гэсэн хүсэл одоод эрмэлзэл төрөөсөр байх. За өөрөөр хэлбэл аль болох хавтгайруулахаас зайлсхийх зэрэг харуулж өгнө. Мөн аливаа өмнөж урамшуулагдаагүй идэх зүтгэл, ажлын амжилт, үндэслэл муутай тогтоосон цалин эсвэл ологдсон шагнал урамшууллын аль нь байгууллагад сөрөг үр дагаврыг авчирдаг гэдгийг анхаарах хэрэгтэй байдаг. Иймээс цалингийн бодлогын тэнцвэртэй байдлыг тогтоохын тулд байгууллагууд цалин төлөх нэг буюу хэд хэдэн хувилбарыг хэрэглэж болно. За тухайлбал дээр бидний ярьсан цалингийн хэлбэр төрлөөс гадна зах зээлийн дарамт шахалтад хариулах цалин болон тусгай нөхцөл ба ажлын тусгай байдлыг урамшуулах гэсэн цалингийн хоёр хэлбэрийг зах зээл өндөр гэсэн ялангуяа Азийн баг идэх орнуудад өргөн ашигладаг байна. За жишээлбэл бүгдээрээ сонирхон олж үзэхэд зах зээлийн шахалтад хариулах цалин гэдэг нь одоо хэмжээ багтай хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөний давуу байдал олж авахын тулд цалин тусламж мөнгөтүүдийг нэмэгдүүлсэн байдлаар хэрэгэлдэг. За үүний одоо нэг сонгогч бол алтан гар барилт буюу алтан аргамж гэдэг гэж байдаг. За тэгвэл алтан гар барилт гэдэг нь цалингийн энэ хэлбэрийг ажил олгогч эзний сонирхож ажилд авахыг хүссэн нэн чадварлаг хувь хүмүүст өгдөг. За одоо тухайн энэ ажил албан тушаалыг ийм л чадвартай хүн одоо хийж чадна гэж үзсэн тэр хүн одоо тухайн ажил албан тушаал дээр орж ирсэн тохиолдолд алтан гар барилтыг энэ хэлбэрийг одоо олгодог. Тэдэнд ажилд ороход нь байгууллагын жишг цалин, шагнал урамшууллыг үл харуулсан маш өндөр цалин хөлс шагнал олгодог бөгөөд тодорхой тогтоосон хэмжээ байдаггүй. 2 сая төгрөгийн цалин дээр 4 муу 5 сая төгрөгийн одоо цалин өгөх боломжтой гэсэн үг. За цалингийн хэлбэрийг ховор ур чадвар бүхий ихтэй сургууль төгсөгчид, инженер техникийн болон дээд тушаалын ажилтнуудыг өөртөө татахын тулд ашигладаг. За мөн алтан гар барилтыг тодорхой хугацааны өмнө ажилд одоо дээрх байдлаар орсон эсвэл онцгой ажил албан тушаал одоо хашиж байсан ажилтнууд ажлаас гарахад нь компани өөрийн өрсөлдөх чадвар, үйл ажиллагааныхаа патентыг олдохгүй байхын тулд хэрэглэх ийм тохиолдол цөөнгүй байдаг. За өвөө ажилтнад байгууллагын зүгээс 2-оос доош жилийн цалин хангамжийг урд өмнө авч ирсэн хэмжээнд нь төлөхөөр ажилтны зүгээс энэ хугацаанд ямар нэгэн байгууллагад энэ чиглэлээр дахин ажиллаж үйл ажиллагааны патентыг задруулахгүй байх талаар амлал аваад за ингээд харилцсан тэд гэрээ хийснийхээ үндсэн дээр нөхөн төлбөр байдлаар олгодог. За харилцан байгуулсан гэрээний нөхцөл хатуу заасан бөгөөд хугацаа дуустал үнийгээ чанд мөрдөх ёстой байдаг. За тэгвэл алтан аргамж гэдэг бас нэг хэлбэр байдаг. За цалингийн энэ хэлбэрийг зах зээлийн хүнд дарамтын хариу болгож ажилтнуудыг тогтвор сургалтад ажиллах, за тэдний өрсөлдөөний явцад байгууллагаас гарч авахаас урьдчилан сэрэмжлэх, шилдэг сайн ажилтнуудыг тогтоон барьж байх зорилгоор ашигладаг. За ажилтнуудад тунгалалт эсвэл хангамж байдлаар орон байр олгох, за албаны суудлын машин өгөх, байгууллагын хувьцааг санал болгох зэрэг янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж болно. За мөн цамхталд орсон тохиолдолд уг ажилтны мэрэгжил уг чадварт тохирсон шинэ ажил гартал өмнө нь авч ирсэн цалингийн хэмжээг бууруулахгүйгээр олох замаар чадварлаг сайн ажилтнуудыг байгууллагатаа үлдээж ажиллуулахын зорилгоор ашиглагддаг арга байна. За түүнчлэн ажлын орчин нөхцөл нь таагүй зарим үйлдвэрүүд ажил тасалтыг багасгахын тулд ажилтнуудын тогтмол эрсцийг нь урамшуулах зорилгоор эрсцээр олгох цалин хэрэгэлдэг. За зарим компани нэгдсэн байдлаар дөрөв тавцаар хангадаггүй бол ажлын тусгай хавц судалдан авах мөнгийг нөгдөг. За Азийн орнуудад уламжлалт баярын өдрүүдэд цалин дээр 1 сарын цалин нэмж олгодог байна. За энэ нь үйлдвэрийн газарт одоо ажилтнуудын итгэх итгэлийг төрүүлэх, улирлын шинжтэй амжиргааны нэмэлт зардлыг нөхөд туслах зорилготой байдаг байна. Японд гэхэд нэмэлт сарын төлбөр байдаг. За учир нь тэнд жилийн ажлын 18 сартай гэж тооцогддог тул одоо зарим компаниуд 3 сар тутам 1 сарын цалингаар шагнаж урамшуулах одоо ийм маягийн одоо цалингийн хэлбэрийг ашигладаг байна. За өнөөдрийн хичээл өгөр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.